Та мэдээлэл хийсэн шүүхийн тамгын газрын дараа мөнгөн цоож даргад баярлалаа. Тэгээ сая мөнгөн цоож дарга бас мэдээлэлдээ танилцууллаа. Энэ шүүхийн киоск машин гэдэг бичиг үсгийн одоо чадваргүй хүмүүс байдаг. За мөн одоо бичиг үсгийн одоо тэн дээр нэвтрээд бичих одоо ийм боломжгүй хүмүүс бол өөрийн дуу хоолойгоороо киоск машиндаа хандаад тэндээсээ нэхэмжлэгээ авдаг. За бусад одоо тодорхой лавлгаанууд авдаг. Ийм боломжийг одоо манай шүүхийн тамгын газрын өөрийнх нь одоо дотооддоо ажиллаж байгаа одоо албан хаагчдынхаа цахимын ажилтан одоо энэ хүмүүсийнхаа хүчин чадал дээр тулгуурлаад өөрсдийн дотоод бололцоогоор ингээд зохион байгуулалт хийсэн. За аймгийн засаг даргын зүгээс бол одоо цахим дундгой хөтөлбөрийн хүрээнд тодорхой санхүүгийн дэмжлэгийг нь бол үзүүлээд явсан байгаа. За ингээд ийм одоо киоск машины одоо программыг нэвтрүүлж улсдаа одоо үйл ажиллагаагаар тэргүүлсэн ийм амжилтыг үзүүлсэн байгаа. Тэгээд шүүхийн тамгын газрынхандаа шүүхийнхандаа бас аймгийн иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. За тэгээд цааш нь энэ одоо нэгэн тийм одоо програм хэрэгжүүлэх боломжтой болсон юм чинь одоо энэ дээр мэдээж тэр одоо хийсэн зохион бүтээсэн залуу маань одоо патент авдаг бол аваад за энийг одоо цааш нь одоо үйл ажиллагааг нь өргөтгөхөд манай одоо энэ иргэний бүртгэл за мөн одоо хурдан систем гэдэг хэрэгжүүлээд байгаа энэ програмууд дээр энэ машинууд киоск машинууд дээр нэвтрүүлэх энэ ажлыг бол бас зохион байгуулах хэрэгтэй. Тэгээ бүрэн жаргал зөвлөх энийг цааш нь цахим хөгжлийн яамтай холбогдоод энийг одоо нийт одоо юунд оруулъя гэдэг ийм Монголиагийн тэр юунууд байгаа киоск машинууд байгаа энэ бүгдтэй ингээд оруулах ажлыг зохион байгуулах зүйтэй гэдгийг хэлье. За нэгэнт ингээд бас одоо байгууллага салбартаа тэргүүлсэн одоо шүүхийн тамгын газрын тухай ярьсан. Нар чинь зарим нь бас сумдаа байхгүй байгаа юм чинь хаана юу болж байгааг мэдэж өгөхгүй шүү дээ. Сумдын дарга нартай холбоотой сумдын дарга нар бол агентлагийн дарга нарын гадуур ажлын бүртгэл томилолтын одоо цахим бүртгэлийг бий болгоо. Мөнгөн за саяны тэр шүүхийн тамгын газрын залууч гэсэн одоо аппликейшн дээр ажилтдаг юм. Тэр хүмүүстэй нийлж хагаад дотооддоо ямар одоо юу байх юм бүрэн жаргал зөвлөх лавгатор дарга нар хариуцаад энэ цахим бүртгэлтэй болно. Сумн дээр өрөөндөө байхгүй байгаа даргаыг иргэн тэр пэйж рүүгээ ороод харахаар за одоо тэр дарга тэнд одоо томилттой явсан байна. Тэнд явсан байна гэдгийг харж чинь үгүй болвол тэр хүн одоо байхгүй байна л гэсэн үг. За тамгын юуны энэ сумдын дарга нарын тэр томилолтыг тамгын газар дээр одоо зуруулаад явуулаа гэд одоо энийг зуруулахын төлөө ингээд явах уу гэсэн чинь болохгүй юм байна. Тэгэхээр энийг аймгийн засаг дарга өөрөө зурна. Тамгын газар зурна. Аймгийн тамгын газар. Хүнээр л ажил хийлгэн шүү дээ. Хүн байхгүй